За сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа видео бичлэгээр та хэдэдээ амжилтын 100% номноосоо хэдүүлээ тууштай байдлын тухай одоо уншицгаая. За саад урам хугаралттай тулгарх үедээ тууштай байх чадвар чинь амжилтанд хүрэхийн тулд өөртөө болон өөрийнхөө чадварт итгэхийн хэмжүүр юм гэсэн байна. Тууштай байдалд нь амжилтын мөн төмөр чанар гэдэг байна. Хамгийн мундаг чанар бол хүний тууштай зан байдаг юм байна. Та өөртөө байлгаж болох хамгийн чухал таныг бусад хүмүүсээс ялгаруулах чанар нь бусдаас илүү тууштай байх чанар байдаг юм байна. Бусдаас та ямарваа нэг зүйл хийхдээ тууштай байгаа чинь бусдад дандаа үнэлэгдэж идэг, дандаа их сайн зүйлийг авчирч идэг ийм онцгой чанар байдаг. Амьдралын зайлшгүй саад доктор бидний амьдрал зөндөө тогтолдог штеп. Яан зүрийн саад доктор тогтоож байдаг. Ямарваа нэг юм ихэлсэн байхад ихэлсэн зүйлд маань заавал нэг саад доктор учирчил байдаг. Тооцоолоогүй янз бүрийн нэрсэлт байж лээж идэг, тийм ээ. Янз бүрийн байдал огт санаанд ороогүй зүйлтэй бид нар тулгарч идэг. Тэгэхээр өөрийгөө энэ тууштай байдал зан чанар чинь чамайг дандаа түүнээс аварч идэг. Өөртөө болон эргэн тойрны хүмүүстэй та хүнийг аягүй сайн харуулж үнэхээр би одоо ийм хүнд хэцүү байдлаасаа гарч чаддаг хүн гэдгээ баталж авах аягүй зүйтэй байдаг байна. Хизээч бүү бууж өг. Хизээч бүү бууж өг гэж Уинстон Черчилль амьдралынхаа хамгийн чухал сургамжийг бидэнд өгүүлж гисэн. Илт ялагдал юм шиг зүйлтэй тулгархаараа бульдог нохоо шиг заримдаа зүтгэх үнэхээр шаардлагатай байдаг. Энэ нь биднэрт амьдралын маань жинхэнэ одоо амьдралдаа баттай айгүй зүйтэй байгаа байдлын маань дандаа баталгаа болж байдаг. Черчилль магадгүй яг энэ үгийг хэлснээрээ яг энэ байдлаараа өөрийнхөө бодит жишээгээрээ 20 дугаар зууны мад хамгийн агуу улс төрчин улс төрийн зүтгэлтэн болж чадсан. Зориг ба төвлөгөө ба ганхашгүй тууштай бөгөөд шийдэмгий байлтаар тулгуурлавал ертөнцид өөрийг чинь зогоож чадах уугүй юу болохыг яваанда таньж мэддэг. Амьдрал чамааг угаасаа дандаа л туршиж байдаг шүү дээ, тийм ээ. Та байгалийн дийлдэшгүй хүч болон хувирдаг сайн сайхан чанартай хүн ер нь байгалийн одоо дийлдэшгүй хүчтэй хүн гэдгээ та байнга харуулж байдаг. Өндөр амжилтанд хүрэх зорилгууд чинь бодит байдал чинь болно. За тэгэхээр бид нар энэ тууштай байдлаа бид нар яах ёстой? Яаж хэрэгжүүлэх ёстой? Ийм байдал яаж суралцах ёстой? Нэгдүгээр одоо өөртөө тулгарч байгаа хүндрэл сорилуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй. Яг юун дээр би алдаад байна? Яг юу би хийх гээд байгаа? Яг юу бодох ёстой юм, тийм ээ? Өөртөө итгэлгүй мэдрэмж надад байна уугүй юу? Хийж байгаа юмдаа би ер нь яг үнэнчээр итгэж чадж гин үгүй юу гэдгийг тэр бүхнийгээ цаасан дээр бичээд үзгэж. Цаасан дээр бичээд одоо яг ямар саад надад байгаад байна? Яг үнэхээр яг хийж байгаа юмдаа би итгэж гин үү? Амжилтанд хүрнэ гэдгийг итгэж гин үгүй юу? Эсвэл хэн нэгний үгээр ч юм уу, хэн нэгний дарамт шахалтаар ч юм уу тэгж хийж гин үү? Эсвэл яг үнэхээр өөрөө хүсэж байгаа учраас өөрөө хүсэж байгаа зүйлээ үнэхээр итгэж байгаа учраас хийж гин үү? Энэ маш чухал. Тэгэхээр энийгээ та нэгдүгээр бичээд үзгээд. Цаасан дээр буулгаад ирэхлээр хүний тарих оюун чинь яг тэр бичсэн зүйлтэй уялдаж үнэхээр миний бодож байгаа зүйл нэрээ яг ийм байна уугүй юу гэдгийг уншихад чинь айгүй тусалдаг юм байна. Юу ч тохиолдсон бууж өгөхгүй гэж урьдчилан шийдэх хэрэгтэй. Ямарваа нэг юм хийж байгаа бол ямарваа нэг хийхийг эхэлж байгаа бол за би энэний ямар ч эцсийн үзнэ. Амжилтанд заавал би хүрнэ гэсэн тэр сигналыг урьдчилан энэ тарихын оюундаа бид нар шийдэх хэрэгтэй юм байна. Өөрөө тэрэндээ заавал хүрсэн байх хэрэгтэй гэдгийг одоо өөртөө захирч өгөх юм байна. Тарих оюундаа захир. Мөрөөдлийнхөө зүг идэвхтэй урагшлнаа хизээч болохгүй хэмээн урьдчилан шийдэлт эцэст нь та авган амжилтанд хүрнэ гэдгийг санаж авах хэрэгтэй. Та үнэхээр итгэсэн юмдаа л та амжилтанд хүрнэ. Манай Монгол зөр зүсөө гэдэг чинь тий хийвэл бүү айвал бүү хий гэдэг чинь. Тэрэн шиг та нэгэн зориулж нэг юм хийж байгаа бол тэрэндээ заавал эцсийг үзэх хэрэгтэй. Нэг л зориулсан болвол амжилтанд хүрнэ л гэж та үнэхээр итгэж чадж байгаа бол тэр чинь та амжилт хүрнэ л гэсэн үг. Тэрнийхээ төлөө ууггүй зүтгэх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй, үйлдэл хийх хэрэгтэй, зорилготой байх хэрэгтэй, тийм үү? Амжилт бол ерөөсөө нэг тийм тохиолдлын зүйл биш шүү дээ угаасаа.
амжилтанд ертөнцийн хуультай нийцэмжтэйгээр бие авчих явангаа зорилгынхаа хойноос зогсоо зайгүй мөршгөн тууштайгаар тасралтгүй үйл ажиллагаа хийсний тодорхой үр дүн юм. Өдөр болгон та зорилгынхаа төлөө үйлдэл хийсний чинь үр дүн. Амжилт гэдэг чинь яг том гів гинт гараад ирдэг тийм том зүйл биш. Өдөр тутмын баг ийм үйлдэлүүд чинь баг амжилтууд чинь нэг том амжилтанд хүрэх тэр шат үе болж идэг. Нэг хоёрхан хүн энэхүү мөнхөд хүчин төгөлдөр зарчмыг мөрдөн авган амжилтанд хүрсэн бол та үүнийг аз эсвэл тохиолдол хэмээн ойшоож байж болгосон. Гэвч хэдэн 100 мянган тэрч байтугай хэдэн сая эрэгтэй эмэгтэй хүмүүс эдгээр хуйлуудтай одоо нийцэмжтэй байж амжилтанд хүрч байна. Энэ бол үнэхээр бодит юм тоо байдаг. Маш олон хүн өнөөдөр амжилтанд хүрч чадчихна. Тийм ээ? Тэгэхээр амжилттай хүмүүс нь бусдаас заавалжгүй илүү ухаалаг, илүү сайндаа биш. Илүү өөртөө өндөр сахилга баттай, өндөр шаардлагатай, өөрийнхөө итгэсэн зүйлдээ үнэнч өдөр тутмын үйлдэлтэй ингэж явснараа та тууштай хуулийг хэрэгжүүлснээрээ тууштай байснараа амжилтанд хүрэх юм бүрэн боломжтой байдаг юм байна. За тэгэхээр энэ тууштай байдлын тухай бид нар энэ номноос хэдүүлээ мэдэж авлаа. Тууштай байдал дандаа хүнийг амжилтанд хүргэж идэв юм шүү. Ямарваа нэг зүйл нь та үргэлж тууштай хандж яваарай. Нэг юм эрхлээл болчдөг, дахиад нэг юм игээл болчдөг. Тэгж хэрхэж болохгүй шүү. Тэгвэл бид нар хизээч амжилтанд хүрэхгүй. Хүн ямарваа нэг юм зүйлийг хийсэн л бол өдөр тутмын үйлдэл хийх хэрэгтэй шүү. Тийм ээ. Ямар ч олимпийн аварга өдөр тутмын бэлтгэл сургууль хийжээж олимпийн аварга болдог шүү. Тийм ээ. Тэрнтэй адилхан бид нар өдөр болгон ямарваа нэг тааны зорилго өөртөө тавьсан бол тэрний хэдүүлээ өдөр тутмын үйлдэл хийж маш тууштай хандлагатай байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ тууштай гэдэг зам биднэрт үнэхээр хэрэгцээтэй. Ганцхан амжилтанд одоо бизнест биш шүү дээ. Тууштай байдал энэ үерхэл нөхөрлөлтөж байж байдаг. Маш олон жил зовлон жаргалаа хувааж яваа найз нөхөд зөндөө байдаг. Тууштай хандлага, хувь хүний сахилга бат, хувь хүний хүн чанар тэрэнд чинь бас дандаа л уялдаатай байдаг. Тийм. Хүн ямарваа нэгэндээ одоо амжилтанд хүрэхэд энэ тууштай замг өөртөө аягүй сайн төлөвлөж, суурлуулж тэрийг ухаарч ойлгох хэрэгтэй юм байна. За тэгээд та хэд энэ сайхан тууштай хуулийг хэрэгжүүлснээрээ амжилтаа маш сайхан амьдралдаа маш сайхан амжилтанд хүрээрэй гэж хүсье өрөөё. За баяр таа.